Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ та. Би ч амт хайртай штэ. За одоо авлаа. Хайртай олно. Анхныхаа хүүхдийг эрэгтэй чи эмэгтэй чи залбаал гэж нэр өгнө. Юу үгүй. Чи ч нэрээ солиороггүй үсттэй. Ганц ортөвчна чи юу гэж боддоо? Чи наад үгээ тэр дэлгэртэй л хэл. Би өөр хүн шүү. Өөр хүн. Чи ч өстэй өөр хүн юм да. Дэлгэр. Чи бас энэ байсан юм уу? Үрлээ тоо ирч. Зүгээргүй байсан биз дээ. Алуу, юунда дуугаа зогсоод байгаа? Дуурайд өгч. Жолооны ингэ дарамжлахгүй шүү. Яасан шил оруулсан гарч өвдөд байгаа юм. Маа нэг өмсчих. Хүлээж чи надад хайртай гэсэн хаа. Тэгээ би өөр хүн сэтгэлтэй. Очлаарай. Хайртай дүүг тоглоомоор хэлж болдё гэж юу? Анхаараарай. Хагас шуудаа шороод авахгүй хүүхэд өгчүүдэн гаргацгаад гэртээ амарч байгаа хүмүүс бодоорой. Хөрөнгө зохицуулалтын газрын оюун эрдэнэ гэдэг нөхөр бүртгүүлчгээд орсон байх шүү. Хэй хүүхээ чи босооч. Аль байрны хэдэн номерын хүн билээ? Хэдэн номерын хүн юм бэ? Хөөч зүлгэн дээр хэмнэг гიშгтгээд явчлаа. Цогтой юм да. Тэр хулгайн царайлцгаач цаашаа явж байгааг нь чамшиг өнөдөөс олж зүлэгний хайсш малын хашаа тарьж байна. Өдөд төдөө өч төчнөө хөрөнгө зар зүлэг тарьж авах чинь тэг гэж чи. Ингээд чи аль газрын хүн блэ? Үгүй таасаа ягаа зарлаад байгаа хөрөнгө зохицуулалтын газрын оюун эрдэнэ. Өрөөнд орч нэг аяга муучгаа гарч ирлээ. Пөөх эн чинь юу вэ? Юу гинэ? Ямар балераа вэ? Ийм заваа юм чи годамж талбай заваартуулдаг байна. Ха? Өстө шал үзэс овчгүй завхарсан. Манай хүүгийн сурлагын талаар тархаж явсан.
Ер нь ямар ч шалтгаангүйгээр хүнийг зодно гэдэг чинь гэмт хэрэг биз дээ. Тийм биз. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийг тодорхой заасан байх шүү дээ. Энэ талаар сургуулийн захиргаанаас тодорхой арга хэмжээ авч өгөхгүй бол би цаашаа мэддэг бол. Зүгээр гэсэн хүнийг зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зүгээр гэсэн шүү. Тэгээд одоо баярагийн бие яаж вэ? Тааруу таа. Тарих толгойн хөдөлсөн мэдрэлийн сохогтой болохгүй л хийж яаж. Ганц юм шүү дээ. Ёстой. Хайрын чамд болон хайрын чангийн нэрсүр. Ийм л нөхөр бидний дундаас төрлөө. Зүгээр л 8 дугаар анги төгсөхөд нь тэмс явуулчихдаг байсан юм. Би эднийг 8 дугаар анги төгссөн болохоор сайн мэднэ. Гайгүй л хүүхдүүд байсан юм. Муу хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Бид яаж хүмүүжүүлнэ? Тийм л хүүхдүүд бол. Би тэгээд муу хүмүүжүүлсэн болж байна уу? Тэгэхээр би одоо Дамбугаан юу ярихыг нь сонсох нь үтэй гэж бодож байна. Дамбугаа та чи яаж байна? Зүгээр суугаач. Би та бүхнийгээ хүндэтгэхэд бас чармаар. Би самбуугаан зориг төвчээрийг ойлгож байна. Хүүгээ задуулсан хүн нэг зовлонгч ойлгож байна. Би ч байсан бол ингээл байсан. Миний хүн надад учир байдлаа зах зүүгээс нь ярьсан. Та хэдэд яагаад хэлээгүй юм бол доо гэдэгт би гайхаж байна. Бид нар чинь өөр хүүхдүүдэд ойлгохгүй юм байна шүү дээ. Хоёр өөр орчинд төрсөн, хоёр өөр зорилго санаатай хүүхдүүд. Нэг охин сайн болж. Гэтэл нөгөө охин нь хэн нэгэнд нь илүү татдаг. Янз бүрийн болсон юм дүү да. Юу охин? Дамбугаар та юу ярьж байна? Нэрээ ярьж байна. Энэ яваа насандаа хотлол ярьж үзээгүй. Миний хөөч гэсэн хотлоо яриаггүй гэж би бодож байна. Шийтгүүл шийтгэж болно. Яаж ч болно. Эцээд хүний хувь заяаг шийдэх асуудал. За би ингэж явъя да. Ер нь бол баяа ширээн дээрээс өөрөө унсан юм байлаа шүү дээ. Одоо юу болоод байна? Би нэг л ойлгохгүй байна. Юундаа үйлсэн явъя. Зайг. Гүй тэнийг юм уу да? Ингээд идэхгүй юу? Одоо би. За хатну. Харлахгүй юм баа. Хатун зуна чарин зэвэ. Ахны хашиг дэмжигэн хадаа. Инкри